Окей. 42 дугаар сургуулийн 42 PC-ийнхаа 2 дахь хичээлээ тавтамаар л. За тэгэхээр өнөөдөр бидний дараагийн үзэх асуудал болохоор тест shell 00 гэсэн байна. Би ихлээд гэс хуучин 42 үсэж бичсэн прожект руу ороодгоо. Projects course 42 rework энэ дотор ороод би Mac дээр shell 00 фолдерыг үүсгэжээ. Тэнгүүдээ shell 00 руу ороод командаа би туссан бичээвчээ. Би энд бас нэг хичээлдээ зориулаад арай өөр эмулятор нэг юм гэж бодож байна. Ctrl D exit. Би энэ профайлынхаа фонт сайзыг нь дахиад жоо нэмчээ. Энэ болохоор iTerm гэдэг терминал одоо яг Mac дээр байгааг тэнд очиод яг л энэ терминал бол байх болно. Тэгэхээр энэ терминалын талаар илүү гүнзгий юм бол мэдээд байх шаардлагагүй. Ялангуяа өөр Mac компьютер гэртээ Mac компьютергүй үнийг үзэх боломжгүй бол энд болохоор би фонт сайзыг нь $34 жага аврагдав. Зяг. За энэ болохоор миний өөрийн одоо баш терминал эмулятор би энэ дээр ингээд өөрийнхөө тохиргоонуудаа хийсэн энэ өнгөц хэмжээ нь түрнээс арай өөр харагдаж байгаа. Тэр Kali Linux-аас бас арай өөр харагдаж байгаа. Энэ бол ихтэй миний олон жил хөгжүүлсэн миний өөрийн одоо дизайн бүх зүйлийг би өөрөө хийсэн гэсэн бүх юм. Терминал маань яг тавраад болцсон байдаг лээ. За одоо хангалттай том харагдаж байгаа гэж найдаж байна. За projects course 42 rework би дахиж ажилласан. Окей, яа тэр миний энэ дээр хоёр янз юм байгаа. За тэнгуүдээ shell би энэ болохоор exercise би энэ арай хурдан ихний таслыг ясэж echo zig том зэг үсгийг зэг гэдэг файл дээр бичих. Энэ бол түрүүний файл edit нэхгүйгээр хамаагүй хурдан үсгэж байгаа. Тэгээд зэг яг түрүүний шиг ажил болно. За тэр эхний дасгал маань болцсон. Тэгэхээр би эхний дасгал дээр би энэ cat гэдэг энэ командын энэ cat гэдэг команд ер нь яагаад юм нэрнийхэн талаар би бас ярихыг хүссэн. Тим зүйлийг би энд new incognito window үзээрэй. Linux cat name origin энэ cat гэдэг параметр энэ одоо энийг би энэ cat гэдэг параметрыг үн тайлбарлах болгондоо яг энэ нэрнийхэн талаар үргэлж гацдаг байсан. Энэ cat гэж одоо яг cat гэхээр муур гэсэн үг юм. Тэгээд муур гэж бичмэд энэ маань одоо яг юу гэсэн үг яг яагаад энэ нэр нь орчихсон. Тэгмэд энэ Google-с хаянгууд энэ бол бичсэн маань Unix-ийн utility параметр яг. Тэгээд энэ нэр нь хаас гарч ирсэн бэ гэхээр computer science одоо параметр бид нэр хамгийн их ашигладаг хамгийн их одоо ашигладаг функшнгуудын нэг болох concatenate гэдэг функшн байгаа. Concatenate гэдэг нь болохоор ерөнхийдөө бол олон зүйлүүдийг нэгтгэх тэр зүйлийг л ерөнхийдөө бол concatenate гэж бол ихэвчлэн нэрлэдэг. Яг concatenate гэж юу гэж бодно? Жишээлбэл бол хоёр текстийг нийлүүлж бодно. Овог нэр гэдэг датабазаас нэг үний овог нь гараад ирсэн, нэр нь гараад ирсэн хоёр шиг текст дата байлаа гэж дээ. Тийм бол тэр нэг явуулахдаа овог нэрийн нэг текст болгоод дунд нь цэг тавиад овог цэг нэр нь нэг текст болгоод явуулахыг хүсэх юм бол бид нэр concatenate гэдэг энэ операторыг энэ одоо функшн гэж ашиглуулна. Concatenate гэдэг нь болохоор олон зүйлсийг ерөнхийдөө нэгтгэхэд л ерөнхийдөө бол ашигладаг. Тэгвэл бид нэр энд одоо энэ нэрний учир нь яагаад энд гарч ирсэн бэ гэхээр би cat гэдэг олон файлуудыг одоо би энд бол дахиад өөр файлууд үүсгэж болно. Hello world үнийг би A гэсэн нэртэй файл болгочээ. За тэгээ арах юм бол одоо ls гэдэг арах юм бол одоо энд
AZ гэсэн нэртэй хоёр файл байна гэж байна. ls дундуур зураас энэ дундуур зураас L гэдэг нь болохоор options. Би энэ option-уудын талаар дараа нь ярих болно. За тэгвэл энэ list гэдэг нь болохоор default-оор болохоор файлуудыг маань болохоор ингэж гаргадаг байсан. Тэгвэл list хэлбэрийн файлууд маань тус үедээ нэг мөр болоод тэр файлын талаар нэмэлт мэдээллүүд бол энд бол харагдаж байгаа. Тэгээд энд болохоор A гэсэн нэртэй файл байна, C гэсэн нэртэй файл хоёр байна гэж байна. Тэгвэл cat A Z хоёр файлыг яах юм бол хоёулангийн output-ыг араас нь нийлүүлээд энэ файлуудыг маань гаргаад ирж байгаа. Энэ маань concatenation гэдэг зүйл concatenate гэж. Тэгээд энэ cat гэдэг нэрнийх нь үндсэн үүсвэр нь бол ерөөсөө тэр би одоо саяны A гэсэн файл устгачээ. Одоо миний дотор үзэх юм бол ганц ширхэг C гэсэн файл байгаа. За дараа нь би энэ shell гэдэг рүү оронгууд exercise 00 ихний тасал нь байж байгаа. Дараа нь би make дээр exercise 01 би ls дундуур зураас L тэгэх юм бол хоёр ширхэг фолдер бий болсон байна. cdx01 одоо би энэ фолдер маань харангууд bx01 гэсэн фолдер дээр бол орсон байна. За тэгвэл энэ дээр би дараагийн дасгалыг хийнэ. За тэгвэл дараагийн дасгал болохоор what are attributes anyway гэнэ. Тэгээд test shell 00 test shell гэдэг нь томоор бичигдсэн хоёр үг нийлүүлэхдээ хоёр түүгийн том үсгээр бичиж байгаа. Тэгээд 00 tar гэсэн файл Тэгэхээр би яг энэ output-ыг энэ total 1 гэсэн энэ мөрийг нь бол тоох хэрэггүй гэж энэ дотор бол ганцхан ширхэг энэ файл бол байх хэрэгтэй. Окей. За ерөнхийдөө бол би энэ даалгаврыг ойлгочлаа. Энэ даалгавар болохоор энэ tar гэдэг zip-дэг параметр. Энэ tar гэдэг маань болохоор нэг төрлийн шахдаг параметр. Одоо энэ доостой бид нар rar zip гэдэг параметрыг мэднэ. 7 zip гэх мэтчлэн шахдаг параметр бол байдаг. Яг түүнтэй адилхан Linux үтнэснээр бид нараас tar гэдэг параметр элбэг ашигладаг. За тэгэнгүүт энд болохоор одоо энэ tar ziplэх энэ одоо даалгаврын дасгал бол test shell одоо энд бол ийм файл ихлээд байх нь байна. Энэ файлыг үүсгэн тэнгэл дүүнийгээ ziplээд ийм ziplсэн файл байна. Тэр команд нь болохоор tar дундуур зураас cf test shell 00 tar гэдэг энэ болохоор нөгөө ziplж байгаа шинээр үүсэх файлын нэр. Тэнгүүд файлын нэрийг бичээд тэгээд tar энэ бол ziplсэн файл. Тэнгүүдээ аль файлыг ziplэх юм бэ гэдэг тэр командын дараа нь энэ. Тэгээд энд болохоор команд output дээр нь болохоор энд xx гэсэн байгаа. xx. Тэгээд доор нь болохоор энд xx гэдэг зүйлийн талаар санаа зовох хэрэггүй гэсэн байна. Энэ бол огт хамаагүй. Тэгээд өөр бас нэг зүйл нь болохоор энэ файлын үүссэн он сар өдөр гэж энэ бол зүйл байгаа. Энэ он сар өдрөнд нь бас санаа зовох хэрэггүй. Яг дугаан өдрийн тэр бичээр яг сургууль дээр очиод дугаан өдөр яг энэ дасгалыг хийхэд яг тэр өдрийн цагаар байх ёстой энэ зүйл нь. За тэгэхээр энэ output дээр эдгээр зүйлс дээр бол санаа зовох хэрэггүй гэж байна. Яг гурамчаар маягаар одоо би 12 онд үүссэн файл ч юм уу тэгж бол үүсгэж бол бас болно. Гэхдээ тийм тэгэх шаардлагагүй гэсэн санааг нээлж явах шиг байна. За тэгэхээр би дараагийн фолдер руу орцсон байгаа. Энэ дотор би эхлээд test shell 00 гэсэн нэртэй ямар нэгэн файл үүсгэх юм байна. Файл дотор нь ямар контент байх нь бол хамаагүй л та. Тэгэхээр би command prompt дээр touch test shell 00 touch гэдэг нь маань болохоор надад хов ойсон шинэ файл үүсгэж өгдөг command гэжтэй програм. Энэ shell дээр бичээд байгаа эдгээр маань бүгд одоо зүгээр нэг ямар нэгэн command гэж ойлгож болохгүй. Эдгээр маань бүгд тус тусдаа software програмууд. Хэрвээ би which cat гэдэг үзэх юм бол cat гэдэг маань энд байгаа програм гэж хэлж өгнө. Арай би which touch гэж бичих юм бол touch гэдэг маань энд байгаа command.
хэрэг би tar гэх юм бол tar гэдэг маань энд байгаа команд, хэрэг би ls гэх юм бол энд байгаа команд гэж энд байгаа програм эдгээр маань бүгд миний үлдний системийн энд хадагдаж хаана хадагдаж байгаа үзүүлж эдгээр маань бүгд тус тусдаа софтвер програмууд. За тэгэнгүүт би энд болохоор одоо ls-ийг харах юм бол touch би enter дараагүй юм биччихээд touch test shell 00 2 үгээ би нийлүүлэхдээ 2 дахь үгнийх нь эхний үсгийг томоор иччихээ. За одоо би ls хэлэх юм бол test shell 00 гаргацсан. Тэр xx гэдэг дээр санаа зовох шаардлагагүй гэсэн миний энд болохоор g4 staff гэж байгаа. Хэрвээ энэ юм дээр харах юм бол xx гэж байгаа энэ болохоор тухайн хэрэглэгчийн нэр тэгээ ямар группт байгаа нэр нь одоо би энэ Mac дээр миний энд болохоор миний хэрэглэгчийн нэр бол энд харагдаж байна. Миний хэрэглэгчийн нэр бол g4 тэгээд би staff гэдэг групп дотор байна. За тэгэнгүүт энэ файлын одоо өргөдөл нь болохоор энэ тэгээд энэ файлын хэмжээ нь болохоор 0 дотор нь бол ямар нэгэн зүйл байхгүй. Энд болохоор 40 байт хэмжээтэй ямар нэгэн контент бол дотор нь бол байсан байна. Энд болохоор ховоос байт үүсгэсэн. Тэгээд он сар өдрийн бол тоох хэрэггүй гэдэг энэ бол бичсэн байгаа. Яг тухайн өдрийнхөө он сар өдрөөр байгуулна. За тэгмэд би энэ шинээр файл үүсгэсэн touch гэдэг командаар touch гэдэг одоо зүйл ашиглаад үлдсэн систем юм байна. Энэ маань болохоор над ховоосон файл үүсгэж өгнө. Одоо үүнийг миний дараагийн хэсэг болохоор энэ командыг бичээд tar cf shell tar гэдэг файлыг ийм нэртэй файл үүсгэнэ. Тэгээд zip-лэх файл нь болохоор энэ архивлж байгаа команд. За тэгвэл tar дундуур зураас cf энэ дундуур зураас энэ cf гэд бичээд байгаа зүйл маань болохоор эдгээрийг ерөөхдөө бол options гэж нэрлэдэг. Гэхдээ програм болгоных ижлэн бол биш. Гэхдээ энэ Linux-ийн параметр дээр бол энэ бол стандарт Linux-ийн параметрын опшнгууд бол үргэлж Linux-ийн параметрын стандарт одоо би main гэж tar гэж бичих юм бол энэ гарын явдлын гарч ирнэ. Linux-ийн параметр маань хоёр янзын байдлаар командуудын опшнгуудыг бол бичдэг. Нэг нь болохоор энэ хоёр зураас урталтаа тавьдаг. Хоёр зураас тавьж байгаа нь болохоор энэ тэр команд нь юу гэсэн үгийн бүтнээр нь бичнэ. Энд болохоор tar гэдгийн дундуур зураас auto compress гэж би одоо энэ опшнг ашиглана. Эсвэл би энэ командыг аль хэдийн мэддэг бол зүгээр товчлоод дундуур зураас a-гээ бичиж болно. Уртын дундуур зураас нэг дундуур зураастай байгаа нь болохоор товчсон үйлдвэрүүд нь хоёр дундуур зураастай байгаа нь болохоор бүтнээр нь бичсэн опшн команд одоо options сонголтуудын бүтэн сонголт нь ийм байдлаар ерөөхдөө Linux Unix-ийн параметр бичигдэг. Энэ бол стандарт баг болсон зүйл. Unix үдлийн системийн хувьд бол Mac маань бас нэг төрлийн Unix Linux дээр суурилсан BSD гэдэг Linux дээр суурилсан. Би өмнөх командн дээр ls гэдэг командыг үзүүлсэн. Одоо энд ls гэдэг командын мануалыг харах юм бол энэ болохоор BSD гэж гарч байгаа. Хамгийн дорнож харах юм бол BSD. Би өмнөх видеонд дээр болохоор минийх GNU GPL 3 лиценз нэтрийгээд арай өөр харагдчихсан. За тэнгууд юу одоо би энэ файлаа шахна. Гэхдээ би cf гэдэг нэртэй хоёр опшныг ашиглах нь c гэдэг нь юу гэсэн үг, f гэдэг нь юу гэсэн үг гэдгийг эндээс харж болно. c гэдэг нь болохоор create new archive. Create гэдэг үгний эхний үсэг эсвэл 2 зураас create гэдэг бүтнээр нь бас бичиж болно гэж байна. Тэгээд cf гэдэг нь болохоор force гэсэн үг юм бол юу юм бол би хараадах юм. cf гэж бичсэн байсан. Энэ f гэдэг опшн сайн. Энэ юугаа фонтын томруулсан чинь manual page уншаад ямар эвгүй болчтой юм бэ. Уул нь би иймэрхүү байдлаар унших дуртай. Энд бол арай зэгцтэй харагдаж байгаа. Арай жижигхэн л баг. Энэ зүйлийг ер нь байхгүй. Ингээд full screen болгоод нэг үзэл яаж. Ялгаагүй л харагдахгүй байна. Man tar f гэдэг c CF гэдгийн талаар энэ documentation дээр бол яг
бичээг байна. R U гэдэг опшнгийн араас л F-ийг бол бичиж болно гэсэн байна. Магадгүй саяны юу ч гэсэн жоохон буруу гэж болох юм мэдгүй. Саяных энд бол ямар ч шаардлагагүй юм шиг надад жинхэнэ хамаагүй CF тест shell 00 tar ийм нэртэй архив файл үүсэх болно. Тэгээд энэ дотор нь ямар файлуудыг зиплэхийг хүсэж байгаа түүний ардталтаа бичнэ. Тэнгүүд энэ файлыг би шахахыг хүсэж байна. Упс. За тэгээд ингээ одоо харангууд энэ бол миний анхны дожиг үүсгэсэн хоосон файл. Тэгээд түүнийг зиплээд шахацсан файл нь энэ байна. Шахацсан файл нь яг л ийм том болчдөг үлээ. Oh my god. Хоосон файлыг шахасан чинь ийм файл хэмжээтэй болсон. Олон томорцоо. Хоолн жижигрээд тест зөвлөж шээ. Олон таар гэдэг. Whatever. За тэгэхээр энэ бол дараагийн дасгал байлаа. Тэгээ дараагийн хичээлээр уулзлаа баяр та.